Хүн жухам ягаад цовруул алуурчин болдог талаар тодорхой тайлбар үгүй билээ. Генийн хүчин зүйл, хүмүүжил, бага насндаа мэдэрсэн зочирдтум үйл явдлууд гэх мэт олон хүчин зүйлсийг холбогдуулан содолж буй боловч цовруул алуурчдын сэтгэл зүйг бүрэн ойлгох хэмжээнд очсон нь үгүй билээ. Тэгвэл та бүхэндээ энэ удаа хүндрэлтийн түүхэн дэх хамгийн аимшигтай 10 цовруул алуурчин танилцуулж байна. 10 дугаард зөвлөлтийн цовруул алуурчин Андрей Чикатило. Андрей Чикатило буюу улаан урагч хочид алуурчин нь 1978-аас 1990 оны хооронд 53 охид бүсгүйчнийг аминд хүрсэн онц ноцтой гэмт хэрэгтэн байв. Хүчингийн хэрэг үлдэж түүнийг далдлах үүднээс зохицог мөчөлдөг байсан түүний хамгийн залуу хохирогч ердөө 9 настай байсан гэдэг. Хожим тэрээр эмэгтэй хүнийг худалдах үед л дур тавих мэдрэмж авдаг байсан нь ийм хэрэг үлдэх шалтгаан болсон хэмээн өгүүлсэн удаатай. Шүүхээс түүнд 56 алалгын хэрэг тулгаж 53 хүний амьд хүрсэн хэмээн үзэж цаазан ял оноож. Түүний ялыг 1994 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ёсоор удагсан байна. 9 дугаарт Самуэль Литл, Америк нэгдсэн улсын түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн зартай алуурчдын нэг болох Самуэль Литл 17-оос 35 насны биеийн үнэлэгч охид бүсгүйчүүдийн амьд ихэвчлэн хүрдэг байж. Баримтлагдах үедээ тэрээр 93 хүний амийг бүрлэгсэн хэмээн мэдүүлж байсан гэдэг. Тэрээр байгаа ихэвчлэн гэр орноосоо хол хайхрах хөнгүй бүсгүйчүүдээр сонгож байсан нь мөрдлөгийн явцад ил болжээ. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Лос Анжелес хотын эмнэлэгт өөд болсон аж. 8 дугаард Ян Шинхай, Хятадын хамгийн олон хүний амьд хүрсэн цуврал алуурчин болох Ян Шинхай 3 жилийн хугацаанд Хянан, Анхуй, Шандун, Хэйби мужуудад нийт 67 хүн амны хэрэг 23 хүчингийн хэрэг үлджээ. Тэрээр хохирогчдын гэрд хүчээр нэвтрэн орж хүнд зүйлээр зохиж амийг нь бүрлэгдэг байсан ба гэрд олон хүн байсан тохиолдолд бүгдийнх нь амийг хороолсон явдалч гарч байсан гэдэг. 2004 онд Хятадын төв шүүхээс түүнд цаазан ял оноож сар орчмын дараа ялыг гүйцэлдүүлжээ. 7 дугаард Даниэл Камарго Барбоса. Хэдийгээр Даниэл Барбосаг шүүхээс 72 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгах ял өгсөн ч олон гэмт хэрэг судлаачид түүнийг 1973-аас 1985 оны хооронд 180 гаруй охид эмэгтэйчүүдийн амийг бүрлэгсэн хэмээн үздсээр иржээ. Түүний багад эхэн өөд болж хүйтэн хүндийн харьцаатай эцэг нь хойд ихийн нүр үзүүлсэн түүний баг насыг сэвдүүлсэн гэлтэй. Хойд ихэн Даниэл хүүг охин мэд хувцалдаг байсан нь түүний үеийнхнийхээ дунд шовдрлогдох үндэс болжээ. Улмаар тэрээр огтыг барьцаалж хүчирхийлж амийг нь хөнөөдөг байсан гэдэг. 1994 онд тэрээр хорих ангид түүний гарт амиа алдсан нэгэн охины үеэлд амиа алдсан гэдэг. 6 дугаард Бруно Лютик. Хөндөрлөгтний түүхэнд төрөн гарсан хамгийн зартай цуврал алуурчдын нэг Бруно Лютикийг дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд ой дунд эмэгтэй хүний зогцсноос холгүй явахад нь баривчилж байжээ. Ой санамж сэтгэхүйн олдмол эмгэгтэй хэмээн онцлогдсон тэрээр Австрийн Вена хотын эмнэлэгт 1944 онд эмийн туршилтанд оруулсан бөгөөд тэнд туршилтыг давж чадалгүй амиа алдсан гэдэг. 5 дугаард Михаил Попков. Английн гаж донтон хожид цагдаагийн ажилтны Михаил Попков 1992-оос 2017 оны хугацаанд 81 хүн амны хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж 22 эмэгтэй амийг хөнөөсөн хэрэгээр бүх насаараа хоригдох ялаар шийдгүүлж байна. Тэрээр оройн цагаар ганцаараа яваа охтыг гэрт нь өргөж өгөх нэрийдлээр машин суулган хүчиндэж амийг нь алах сүх зэрэг зүйлсээр зохиж хөнөөдөг байжээ. Мөрдөгч түүний гарт амиа алдсан нийт хүний тоо 200-аас дээш давна хэмээн үздэг байж. 4 дугаард Жавед Икбал. 1999 онд Пакистан улсын Лахор хотын эгэлжирийн ажилчин ангийн нэгэн ир цагдаагийн газарт өөрийгөө 6-аас 16 насны 100 гаруй хүүхэд хүчиндэж хөнөөсөн хэмээн мэдүүлсэн захидал ирүүлжээ. Улмаар цагдаа нар түүний гэрт ирж үзлэг хийхэд 2 хүний мөчсөн зохицос олдож баримтлагдсан гэдэг. Мөрдөн байцаалтан явцад ч тэрээр ямар нэгэн гэмшилгүйгээр 100 хүүхдийн амийг авч мөчлөөд хүчилж алсан тухай ярьсан байдаг. 3 дугаард
Гейлиэс Дэй Рейс. Францын армийн командлагч байсан язгууртан гаралтай уг алуурч нь 1432-оос 1433 оны хооронд хэдэн зуун хүүхдийн амийг хөнөөсөн түүхтэй. Тэрээр өөрийн шилтгэнд үйлчлэгч хийлгэхээр авч ирсэн хүүхдүүдийн амийг хөнөөж байсан бөгөөд тэдний хоолой хэрцнийхээ дараа дарчилж өгөхийг нь харж зуух дуртай байсан гэх түүхч бий. 1440 оны 10 дугаар сарын 26-ны өдөр түүнийг дүүжилж галж шатан цаазаар авсан гэдэг. Хоёрдугаард Педро Лопез. Педро Лопезээс илүүгээр хүндрэлтэнд айдас хүйц төрүүлсэн алуурчин тун ховор гэдэгтээ маргах зүйлгүй. Тэрээр Колумбо, Перу, Эквадор улсуудаар нийт 300 гаруй эмэгтэй хүчирхийлж амийг нь хөнөөсөн хэмээн өөрийг нь өргөмжилж байсан ч удаатай. 1980 онд түүнийг цагдаа нар баривчилж 53 хүн амныг хэрэгт буруутгаж шүүхээс 110 хүний амийг хөнөөсөн гялт тулгаж ялалсан ч 1998 онд сайн хүмүүжигч гэх нэрийн дор шоронгоос суллагджээ. Өдгөө түүний хаан амьдрдгийг ямар ч мэдээлэл байдаггүй ээж. Нэгдүгээр бичигдсэн буюу хүн төрөлхтний түүхэнд хамгийн харгиз бас аимшиг зураг алуурчин Луис Гравито. Аратан хожид Луис Гравитог судлаачид 300 гаруй хүүхдийг хөнөөсөн хэмээн таамагладагч 1992 оноос 1999 оны хугацаанд 6-аас 16 насны 138 эрэгтэй хүүхдийг хулгайлж хүчирхийлж хөнөөсөн гэдг нь шүүхээр тогтоогдсон байдаг гэж. Улмаар шүүхээс түүнд 1853 жилийн хорих ял оноосон ч Колумб улсын шүүхийн өөрчлөлтийн хүрээнд ялын дээд хэмжээ 40 жил болсноор түүнд энэ жил давж заргалдах эрх үүсэж байгаа юм.